шидэд хайч. Заримдаа энэ агуулгыг хэдэн зуун жил цэвэрлээгүй юм шиг санагдах юм аа. Бүгдийг цэвэрлэх гэж мод. Энэ юу вэ? Энэ хайрцагн дотор Түүтэн Карамел хааны амин сүлд байгаа. Та хин гинэ? Сонсож байгаагүй юм байна. Энэ юу вэ? Эрдэнэс ч юм уу? Тиймэрхүү юм байгаасаа л гэж найдсан юмсан. Суу, наашаа хүрээ идэр. За, очлоо. Суу, ирээд үсийн тэмэглэхэд тусал да. Би юу? Танд уу? Ядах юм байхгүй. Гүзээлзэг нэг хуваагаад үйлчлүүлэгчийн толгой дээр тавьчих. Аль хэдийн хайч авчихаа юу? Чадахгүй бол яана. Тайвшир чи чадна. Чи чадна. Энэ чинь юу вэ? Хөөх! Өөлх юм алга. Яг миний хүснээр заслаа. Ямар гайхалтай загвар вэ? Ямар мундаг юм бэ? Яаж юм урдан засчих вэ? Би тэр залуугаар үсээ засуулмаар байна. Нэрээ шүү. Би хамгийн сайн үсчин. Чи найдвартай гарт байна. Тэр хамаагүй. Таны орон тэр залуугаар засуулмаар байна. Хүлээгээрэй. Буцаад ир. Би тэр залуугаар засуулъя. Өмнө нь яагаад үс тасдгүй байсан юм бэ? Энэ Тутан Карамел үний юм шиг байна шүү. Тутан Карамел. Хөөе, би олчихлоо. Тутан Карамел хаа эртний дэлхийн түүхийн хамгийн агуу үсчин байж. Нууцлаг хайчаараа зэвсэглээд дэлхийгээр аялж эртний фрауны хайртай үсчин нь болж чадсан юм. Домог яриагаар бол хайч нь маш олон урлагийн бүтээл хийсэн. Жишээ нь агуу Спинскийн хөшөө шиг талах далайгаас явахдаа миний нарийн бовыг тавь гэж уйлсан нь алдартай болгосон юм. Зарим хүмүүсийн яриагаар хааны хайч нь анхны супер твийг хувааж 7 болгосон гэдэг. Хөөх, яста мундаг байж. Энэ хайч байгаа цагт би ноён талах шиг домогт үсчин болж чадна да. Шоко өглөөний минь. Сүү, өчигдөр юу болсон юм бэ? Яасан? Нэг шөнийн дотор чи маш сайн үсчин болчихсон. Үйлчлүүлэгч чамаар засуулна гээд байгаа. Би Манай сүү нэг үс засаад үзье гэж бодсон юм шиг байна. Сайн байх нь аргагүй шүү дээ. Миний сургасан шав юм чинь. Өчигдөр миний харснаар бол ноёнтой шавн болчих шиг болсон да. Юу гэнэ? сонирхогч лаз байх. Сайн байна уу? Энд суут үсчин ажилдаг гэсэн үү? Тийм ээ. Би яаж үйл Ардаа мөн байна. Алдарт үсчин сүү байна штэ. Хамгийн ойрхон хизээ цаг байгаа вэ? Чи захиалга ихтэй байгаа байх тийм ээ? Гиген кекс минь гэж би ийм дог харагдана гэж зүудэлж байсангүй. Амтд шаржиг нуур минь манай хотод ийм мундаг үсчин байдаг гэж үү? Уршаасуу! 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 Сүү завгүй. Тэгэхээр таал цэвэрлэх хийх болж тээ. Тэгэхээр хэлэхгүй юу? Энэ сууд арга барилыг та хаанаас сурсан бэ? Ноён талх надад мэдэх ёстой бүх зүйлийг зааж өгсөн. Тэгэлгүй яах вэ? Чи ноёнтнаас орон зэрэг авдаг гэж үү? Шоко би зайцхны ялгцыг цэвэрлэлээ. Сайн байна. Буланг бас цэвэрлчихээрээ. Болсон супер гоё. Шинэхэн сүү болохоор тэр байх л да. Гэхдээ л ямар ч өнцгөөс гоё гардаг юм. Их баярлаа. Ноён талхаа ариун цэврийн өрөө бүгд. Тин нэг ноёл дандаа бөгдөрөх юм. Хамгийн шилдэг хайч. Энэ янзаараа хайчгүй болчихвол би яахаа мэдгүй байна. Сүү, өнөөдөр ток шоутай штэ. Одоо очлоо. Хайч нууцгий. Энд нууна. За, сайн хичээгээрэй. Үргэлж хичээдэг. Сүү хааж чаавэ. Ток шоунд ярилцлага өгөх гээд явсан. Угаалгын өрөөг цэвэрлээд дууссан бол дараа нь сүүний ажлын өрөөг цэвэрлээрэй.
Хөгшрөөд хөдөлж чадхаа байж те. Шавьяга дэндүү сайн сургахаар ингэдэг юм да. Ийм хайж байдаг үлв. Цэвэрч гисэн байх шүү дээ. Энэ ч аюултай да. Хэрэггүй болцооч. Чихэр амт зөөлөн чихрээ аваарай. Чихэр аваарай. Хоо яа. Энэ үгээр чихэр сольж авъя. Энэ хуучин хогоор чинь би юу хийм? Маа. Ганц ширхэгүү. Харин ч өгөөмөр байна. Наад чихэр чинь их чанартай. Тийм байна шүү. Энэ үгээр чихрэл хайчлаа да. Миний залуу байхасаа хийхийг хүсдэг байсан цаг үр байна штэ. Ямар хайч мэдэхгүй юм. Гэхдээ намайг энэ хайч хамгийн агуу чихэрч болгоно. Чихэр аваарай. Яасан гээ? Ноён талхаа та чинь юу хийчих вэ? Хогийг чихрээр сольж болохгүй юм. Та ойлгохгүй байна штэ. Шийдэд хайж байсан. Чимээгүй. Ахаа чин хайж аваад ирье. Болохгүй. Тэр чинь цор ганц хайж байсан юм. Чихэрний худалдаачин шинэ урлагийн бүтээлээрээ хотын ярианы сэдэв болж байна. Энэ гайхамшигтай бүтээлийг мушгаа талах хийсэн юм. Хэлэхгүй юу? Энэ бүтээлийн чинь нууц юу вэ? Мэдэхгүй. Олон жил тууштай байвал аяндаа гарт ордог юм шиг байна. Цэцгэний хуруунууд. Цэс гэдэг үгийг үсгэлж чадах юм биш вэ? Цэсэ? Надад чи бид хоёр гэж байгаа юм шиг санагддаг юм. Цэцгий. Зогс. Ахаад чи бас л хальтэрчглаа шүү дээ. Үнэхээр уучлаарай ирхмээ. Үнэхээр хэрвээ чи жимс байсан бол хам боргоцоо байх байсан юм. Тэнгэр минь. Зогс. Бас л хальтэрчглаа. Жиглэг баан руу унчглаа. Хингийг түргэн дуудаарай. Цөцгий. Гарч нь хальтрах тоолно хайрын цаг яваад байна шүү дээ. Чамаа киноноос хасчих ерөөсөө. Ийм царайлаг бож жүжиглэж чадахгүй маа. Оронд нь маршарыг авъя гэж найруулагчид хэлээд байхад. Миний шиг гялтгалсан арьстай болмоор байна уу? Киноло тосоор чи гişүүлээрэ. Хүүх, ямар царайлаг залуу вэ? Ганцхан өдөр ийм царайтай болох юмсан. Тэмч царайлаг биш л юм байна шүү дээ. Цагтаа би жинхэнэ царайлаг зүсэм болох байлаа. Энэ залуугаас хамаагүй л үү? Цэцгээ жүжиглэж чаддаггүй болохоор сурчлагын тоглолдог болсон гэсэн. Үгүй байлгүй дээ. Ийм царайлаг юм чинь бүгдийн чаддгал байх ёстой. Худлаа цуурч байгаа юм. За мэдэхгүй. Энэ талах өсчний газар мөн үү? Үгүй байлгүй дээ. Мөн байна штэ. Ноён талхаа цорын ганц цэцгээ байна. Хөөх, үнэхээр та мөн үү ирхмээ? Ингээд харсан чинь бүр царайлаг юм аа. Ийм чихэрлэг хамттай гарц, төгс хэлбэртэй хамар. Сая ватын инээмсэглэл зарим хүмүүс ингэж төрдөг нь шудраг бус юм аа. Ингээд та яах гэж ирсэн? Энээс гоё болгох аргагүй штэ. Чи тэнд вээлдэг юм аа. Ерөөсөө тийм биш ээ. Холдож байна. Засах юм зөндөө байна. Өнөөдөр нааш хоёрдаг чинь зөв шийдвэр байна. Би яаж тус олох вэ? Тухтай байгаарай. Таны үүрэг минь гэж төгс юм аа. Сүү зөв хэлжээ. Энээс гоё болгох аргагүй. Цаг үрээд яах вэ? Надад яг юу хийх ёстойг минь хэлээд өг. За ёо. Хамгийн дургүй муухай хэсэг чинь аль вэ? Би
Цэцгийн хуруутай болохоор жүжиглэж чадахгүй байна. Энэ ч уйлах шалтгаан биш шүү дээ. Зүгээр дээ. Яагаад гэвэл гар чинь ахиж хизээж халтрахгүй болгоод өгөө. Тэг юм уу? Үнэхээр засаад өгчихвэл би танд жүжигчний карьерийн өртөө болно. Ийм л тэнэг амтэн. Битгий үйл та гүнгэлвэл игэл ардууд бид яаж аз жаргалтай байх юм бэ? Хоёулаа боёцоо. Одоо. Сайн барьдаг зүйл байвал яах вэ? Аха. Суу, унтаг гэсэн чихэр аваад ирэх. За. За боллоо. Эсэн чихэр бүрсэн болохоор одоо халтрахгүй. Гэхдээ сүнс шиг болчлоо штэ. Хар дарсан зүүднээс гарч ирсэн юм шиг. Хар дарсан зүйтэй. Ноён талхаа өөр хийж чадах юм байгаа тийм ээ? Олчглоо. Суу, яваад торон урт оймос аваад ирэх. За. Болчихлоо шүү дээ. Одоо миний гар халтрахгүй байна. Ямар амархан байгааг хардаа. Гэхдээ хайрын үзэгдэл тийм хэсэг дээр яах болж байна? За, одоо халтрахгүй. Гэхдээ эрхмээ царайг нь хааж болохгүй. Орон байрны хулгай чиг харагдаж байна. Царайгаа халахламааргүй байна. Бага зүйлээр гайхуул гэдэг үстэй. Өөр хийж чадах зүйл байхгүй юу? Энийг болно гэж бодсон юмсан. Тийм. Суу. 3 дахь тавиурнаас зүгийн балтай чанамал аваад ирэх. Зүгийн балаа хэлснээр чинь болё. Ноёнто яста дог юм а. Дээр нь арьсаа сайхан борлуулчихлаа. Баярлах болоогүй шүү. Айлуу гар бариад үзтээ. Тэгэлгүй яах вэ? Ой болоосаа. Энийг харда ноён талхаа үнэхээр болчихж. Тэнгэр минь. Яг одоо би үнэхээр гарнаас чинь барьж байна гэж үү? Ерөөсөө голохгүй байна. За бидний ажил дуусах шиг боллоо. Өнөөдөр чи эндээс гараад цоошин амьдралыг туулна. Цоошин цөцгий. Тиймээс нэрээ ч гэсэн өөрчил. Цөгийн балтай цөцгий. Одоо од чинь гялалдаж байна. Цөгийн балтай цөцгий? Ямар гайхалтай юм бэ? Баярлалаа. Маш их баярлалаа. Тоо цогоо хийхээс чинь өмнө зураг авах болох уу? За, тэгэлгүй яах вэ? Би ч гэсэн. Оо. Би карьерийг аварсан. Одоо даанч ховж ивэл үлдэжтэй. Шидэд данх. Таваа гариг бол 7 хоногийн хамгийн сайн өдөр. Таваа гаригт буцаад ажилдаа явдаг. Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Яагаад хөдлөхгүй байна? Би чинь ийм сул дорой гэж юу? Би төслөө. Харда. Энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү? Ваа. Миний тэрэгнээс юу дуртайгаа авда. Хөөх, баярлалаа ноёнто. Чихэр байна штэ. Энийг авч болох. Дороо тат. Наадах чи зарах ёстой. Харин оронд энийг ав. Баярлалаа эрхмээ. Аль дээрээс хойш танхтай болъё гэж бодоод байсан. Энэ копиг авчихъя. Яа! Аха! И шидэд данхны бэрд байна. Энэ данхны эзэн нь. Энэ түүхийг санджглаа. Би 3 хүслээ хэлнэ, тийм ээ? 3 хүслээ? Юу яриад байгаа бэ жаалаа? Дижитал ертөнцид 3 гэдэг чинь хэтэрхий баг. Чи 300 хүслээ хэлж болно. Хөөх, гайхалтай юм аа. Би үргэлж танаа цагдаагийн тоглоомыг авахыг хүсдэг байсан. Чиний хүсэл миний тушаал. Энэ чинь огторгүй хүчний улаан хөрөө өгдөө танаа цагдаагийн зөөн гарсан загвар байна штэ. Баярлалаа данхны бэрдэ. Сая удаа баярлалаа.
300 удаа баярлалаа гэж зүүн чаалаа. Би танхантаа орж видео тоглоом намайг дуудаарай. Надад одоо 299 хүсэл үлдлээ. Юу хүсдэг юм бэлээ вэ? Миний дотроо гар нь хоогорчихлаа штэ. Санаа битгий зовж алаа. Би туслая. Яа! Данхны бэрдээ дотрооны гарыг засаад өг. Тасварын багаж. Дотрооны гар засагчлаа штэ. Та хамгийн мундаг доо хамгаалагчаад урагшаа. Хүслээ хэлж бусдад туслах сайхан байна шүү. Одоо 298 хүсэл хэлэх үлдлээ. Талхны Моглог хотын бүх нарийн баавны мөрөөдлөг биелүүлнэ. Дөгмэнгэж ахад нэг жахах чадахгүй юм шиг байна. Баки. Тэнгэр мэгэж цагалгаан тэргэн одоо өгөр яах вэ? Ямар хөт юм бэ? Намайг цамуулагтай хийсэн чи болоосаа. Цамуулаггүй байх тийм муухай биш юм байна. Батарус. Энэ миний харч биш шүү дээ. Цэцгийх миний баттар харах ямар сайн юм бэ? Бусдад туслах нь энэ ороогийн хамгийн сайхан мэдрэмж. Явж ноён талах Шоко хоёрын мөрөөдлөг ч гэсэн биелүүлнэ. Ноён талхаа, Шоко, өглөөний мэнд найзуудаа. Яагаад гонглчихсан бэ? Ямар нэг юм болоо юу ноён талхаа? Өнөөдөр битүү захиалгатай байгаа. Уг нь өдөр миний өсчлийн сургуулийн зээл дуусчихмаар юм аа. Хаваа явах ингийн тэзхэд гэдэг болоо. Би үнэхээр амармаар байна. Бүгдээрээ гутарчихсан байна. Энэ урайсан царайнуудыг нэмэлэхгүй бол болохгүй. Таны бэрдээ халуурны өсөлтний газрын гэр бүл арахаар л тавиарай. Надад мөнгө харуул. Мөнгө. Оюутны зээлээ төлж дуусгана. Юу? Хаваа явах тасалбар уу? Би явлаа хөвгөө. Энийг жаргалтай болгож чадаж байгаа байхаа. Бусдыг баярлуулвал би хамгийн жаргалтай болно. Өөр хүнд тусалдаг юм бэлээ? Бас ахиад цоо жонгоолгочиг эвдчихсэн үү? Сайн уу хоёроо? Юу хийгээд байна? Нөгөө юу? Манай бяслаг найз уута банкнд орчихсон юм. Гэтэл банк хааж тийм ээ. Би дотгошоо оруулаад үгүй. Данхны бэрдээ тэдэнд хаалгыг онгоолгож туслаарай. Сисам онгоогоо. Яаж онгоолгочих вэ? Баяртай найзуудаа. Баажара. Сейфний хаалгыг бас онгоолгоод өгч гэж чадах уу? Тэгэлгүй яах вэ? Би сайн залуус тусалсандаа баяртай байна. Би компани соёл үнэхээр дургу. Би насаараа бүхээгч суух хэрэггүй. Бүхэг хамгийн муухай. Тий санаа зовоо. Надад даатгач. Юу яасан гинэ? Ой бирдээ үнэт цаасыг 500-аар буулгач. Нэг өдрийн ажлыг амжуулчихлаа. Ой яасан бэ? Сургууль хамгийн муухай. Өдргийн гэрэн даалгавар өгөөд байна. Санаа битгий зовж алаа. Зөвхөн юу хүсэж байгаагаа энэ даганд хэлчих. Энд бэрд амьдэрдэг юм уу? Тэгвэл тэнгэрээс хар гаргийнхан буужраад манай сургуулийг өөрмөг болтон нураагаасаа. Юу? Ямар муухай хүсэл вэ? Хар гаргийнхан ирээд Оо тийм ээ. Одоо та бодохгүй дээ. Програмын газар руу явлаа. Яах вэ? машина зогсоогоод буужиг. Ороо ихтэй Цаасны үн унсан болоор одоо цалин авахгүй. Банк байшиг минь авна. Миний толгой цагдаад байна. Ноён талгаачлаа хийхгүй байгаа юм чинь аргагүй штэ. Тэнгэр минь гэж юусаа ийм юм болоогүй байсан ч
Үгүй. Шокогийн онгоц байна штэ. Үгүй. Шоко! Би юу хийчихвэ? Битгий сандар. Зөв хүсэл хэлэхтэл болно шүү дээ сүүн жаалм. Гэтэ анхны бэрдэ миний хүслээс болоод талхны мухлагод гамшигын бус болчихлоо. Шидэт анхыг авахаас өмнө тэр үе рүүгээ буцаад явмаар байна. Цаг хугацааг ухраагаад Юу яаж ингэвэ? энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү байц? Миний тэрэгнээс юу дуртайгаа энэ гэлодсон данхыг авмаар байна уу? Үгүй. Зүгээрээ аль хэдийн нэгийг авчихсан. Би ажлаасаа хоцорхон байна. Ахын баярлаа ноётой. Тусалсан дахин баярлалаа бяцхан хүү минь. Балрах шахлаа шүү. Дахиад анхны цаг хугацаанд орох шахлаа. Ноён талхаа, Шоко, өглөөний минь найзуудаа. Би оюутны зээлээ түлж чаддагч болоосоо. Хаваа явахад хэр хямд вэ? Ноён талхаа, Боржгор байцааны их сургуулийг төгсөндөө баярлаж яваарай. Сурсан мэдснээ өдөр болгоо ашиглаж байгаа штэ. Юу? Шоко, та арал руу дааж тэгээд аз жаргалыг олохгүй. Аз жаргалыг хорон бүрээс мэдэрч сурах хэрэгтэй. Байзаараа юу? Зайцгаа, битгий ихэд найзаа, санахыг хичээ найзаа. Гидээс цаддаг, харин сэтгэл цаддаггүй гэдэг шүү дээ. Өдөр бүрийг сүүлийн хэм шиг өнгөрүүлээ. Бүгдээрээ аз жаргалтай, эрүүл байгаадаа талархъя. Ажилдаа орцгоё. 5 гариг 7 хоногийн хамгийн сайхан өдөр. 5 гариг буцаад ажилдаа явдаг. Сүү гашилчихсан юм байх. Тийм ээ. Суугаас хаачин л та. Гэхдээ өнөөдөр бүр галзуу юм уучихсан болол та. Хямрал. Эд том битэлтэй. Гэтэ том биенээс цаашгүй. Би эдгээр жинхэнэ хүчгэж юу гэдгийг харуулъя. Би жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр найзаа. Очлоо найзаа. Хор туугай чинь хүнд штэ. Байна уу энэ ч? Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлоо. Оо, ноён талх яагаад оройдод байгаа юм бол? Тийм ээ. Ноён талхаа, та яагаа вэ? Хэтих хүчтэйгээс болоод гараа хуучглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усуу. Сүү чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслана хаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчихье. Өшөөгөрөө үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчлэнэ. Ноён талхаа, би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу ядах юм бол зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үсчин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлдэг нэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талхаа. Сүргэж нэг инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачин хийгээд байна. Мундаг сахарыг тэнгэрээс бууж угаа тасан хэрэг шиг тацаач. Улаан буутай минь уурандаа шаргадахаар би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Ихтэй зан гэж хэлчихээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоо. Шоко хаачих нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал да. Оо. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руу ч лорно штэ. Ямар хамаатай бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгöd байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Бэлгоон дургуг
минь мэдсээр байж. Гот хайвшраа. Энэ бүр дасчихлаа шүү. Байтара. Энэ хоёр хаач вэ? Сүү, шоко, тоглоом бодоод гараад ирээ. Ганцаараа минь орчихжээ. Гараач өргөж чадахгүй байхад яаж хаяад явдаг байна? Ноён талхнаас олж би хайцагтаа живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Тэрээс хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хаваарё. Цагаа эдний караоке орцгоё. Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмэр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө би сохор болцоотой шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар нэрмээ даанч гар болдгоо. Йоо, тэгвэл яах гэж үсчний газар ажилладаг юм бэ? Эндээс явах минь зүгээр. Эхлээд би хаягдсан, дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихваа. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулчихвуу та. Байцаараа хөлөөрөө гинэ, тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талх байгаа бүх их сурвалжаан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэгэ. Тав тамаар. Цаг хавсгаа уулчлуулж болох уу? Болоогүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм а. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадна шүү дээ. Хартаа үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж, би бас хөлөөр засуулмаар байна. Ноён. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талх ботогдоод болохгүй байна. Ноён талах зүгээр байгаа. Хай, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч үнэгээ төсөөлөд үзтээ. Юу гэнэ? Шоко, тэр ноён талх байна. Сүү, хурд усчны газар руу явцгаая. Хүлээж аваарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Охин гахалтай чадварыг харцгаая. Засчлаа. Энэ зөвхөн мөрөдлөө хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдэн байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн биз дээ. Одоо би өөрсдөө санаа зовж байна. Гайхалтай. Үсээ засуулмаар байна.
Та хоёр яагаад даанаа зүгээр зогсоод байгаа? Сүү, яваа зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ ирхмээ. Тэр мундаг юм аа. Ноён талхаа асууж болох уу? Юу хийгээд байгаа вэ? Харахгүй байна уу? Миний алдар төлийн тайрал. Хэлээвз би хөлөөрөө илүү байж чадна. Оо, тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Байрч яах юм бэ? Ноён талхаа гарч идэгчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэгч гисэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хэтэж шүтэн бэхэрчлийнхээ орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав тайморил. Миний харж байгааг Би харсан уу? харахгүй чадахгүй нэ. Хайвшаад хөлөө сул тав. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Загварын хаан талх. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Хоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас залхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддгүй юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцс хийх юм бол бүр ч их муу хэлвэл. Яхаар юм бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннан хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа ирхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо! Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцс хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөө, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавтай морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Уцаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Хувцлалт нь хитрхи хөлөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай сахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наашаа хүрээд ир. Чамд зохих хувцс сонгоод өгье ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцс өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талх чинь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцасч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элигаас надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан.
Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ. Зээд үгээхийн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүүгээрээ. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг мань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Оо, энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а. Танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Оо, тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Хохгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Яа. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Искиний аргас байгаа юм л да. Энд чин дэндүү нарийнх юм а. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Үсч байхгүй гөлгөр хувцас. Ах модон 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлдөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре баангай танд их ууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах л болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре баангай их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш үү? Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яг өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутам шиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л вэ штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд л надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Таалагдана гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чинь юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингэж үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм?
За. Ноён тал. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж ийм гоё ялгардаг байна? Тэмээ ганцгой гэж бодсон чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гурлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, шоко. Ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлжсэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Энэ тал үнэхээр гоё биетэй юм аа.